2026 оны 4-р сарын 25-ны өдөр геологийн 15 дугаар улсын олимпиад боллоо. Энэхүү олимпиадад геологийн чиглэлээр суралцж байгаа 40 гаруй оюутан мэдлэг ур чадвараар өрсөлдсөн. Үүнээс багийн төрөлд Монгол Улсын их сургуулийн 2-р дамжааны аметист баг, ганцаарчилсан төрөлд шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3-р дамжааны оюутан лавгад орж тус тэргүүлсэн байна. Монгол Улсын их сургуулийн геолог, геофизикийн хэмээс жил бүр зохион байгуулдаг энэ олимпиад нь салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадахжуулахад чухал ач холбогдолтой маа. Мөн энэ олимпиадад оролцсноор хүүхдүүд эртнээс мэргэжлийн онлын мэдлэгэд нэмэгдүүлэх, мэргэжлийнхээ давуу талаа ойлгож авч байгаагаа хэлж байна. Энэ олимпиадыг зохион байгуулснаар одоо Монгол улс зохион байгуул оролцож байгаа нийт суралцж байгаа оюутнууд болон багш хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн салбараар энэ гурван зүйлийг бол нэгт ингээд хамтын ажиллагааг бэхжүүлж байна. Ерөнхийдөө өмнө эзэмшсэн мэдлэгээ баттдагаж багш нарын хэлсэн юг одоо эргэн санах ч юм уу те тэр зорилгоор бол оролцоод дахиад нөгөө юу сурах хэрэгтэй маань юун дээр би дутуу байна одоо тэрийг нөхөх зарчмаар бол сурч мэдж байгаа. Геологийн 15 дугаар улсын олимпиадын ерхий ивент тэтгэгчээр Бадрах Энержи компани нь 2023 оноос хойш 4 дахь жилдээ дараалан оролцож байна. Тус компани зөөгч овоо төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ боловсролын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байна. За энэ дэмжлэг нь боловсрол, шинжлэх ухаан, уулуурхаан салбарын доктортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн стратегийн чухал алхам болж байна. Манай геологийн шинжлэх ухаан гэдэг бол Монгол улсын одоо хөгжил дэвшлийн гол хүчин зүйл, тулгуур зүйл болох байгалийн баялагийг нээн илрүүлэх, цаашлаад зүй зохистой ашиглах, доктортой ашиглах тал дээр бол тэргүүлэх зэргийн ийм салбар шинжлэх ухаан юм. Тэгэхээр тийм ч учраас энэ чиглэлд ирээдүйн мэргэжилтүүдийнхаа ур чадвар болоод эрдэм мэдлэгийг дэмжин хөгжүүлэх нь бол бидний хувьд зайлшгүй шаардлагатай ийм ажлуудын нэг байх юм аа. Геологийн салбар нь доктортой хөгжлийн үндэс. Иймээс хүүхдүүдийг багаас нь бэлдэж сайжруулах нь чухал алхам болж байгааг салбарынхан хэллээ.